За сайн байцгаана уу бүгд нь энэ өдрийн мэнд. За Нотнарын сургуулийн биологийн багш Батлаг байна. За өнөөдрийн хичээлээр бид 7 дугаар ангийн амьтан ургамлын эсийн бүтцийн талаар бүтц болон ялгааны талаар үзэх байгаа. За тэгэхээр өгшин самбар дээр хоёр төрлийн дүрс зурсан байна. За энэ дүрсийг ажиглаарай. Энэ дүрсийг ажиглаа тийм үү? Хэлбэрийн хувьд ямар ялгаа байна тий? За энэ зураасны хувьд тийм үү? Энэ гадна талаар байгаа энэ зураасныхын хувьд ямар ялгаа байна гэдгийг сайн ажиглая шүү. За ажиглахдаа сурч бичгийн 29 дугаар хуудсыг гаргаад давхар хараарай. За тэгэхээр хэлбэрийн хувьд эндээс харъя хэдүүлээ. За энд байгаа нь болохоор яаж юм? Тодорхой хэлбэр үүсгэсэн юм тийм үү? Дөрвөлжиндөө босоо дөрвөлжиндөө хэлбэртэй. За хоёр яг зураас гэж байна. За энэ зураасыг хэдүүлээ явцдаа зураасны юу болохыг хэдүүлээ мэднэ. За энийг харахад энэ зургийг харахад яг тодорхой хэлбэр алга байна. За бөөрийн хийхээр бөөрийн хийж биш, зөөн гэхээр зөөнч биш тийм үү? Нэг бөөрийн хийдүү зөөн дуу гэдэг нэг яг төсөөт хэлбэрийг бол хэлж болно. За энд харахад хоёр зураас л гэсэн тийм үү? Энэ зураас юу вэ? За та нар сайн бодоо. За энэ гадна талынх нь тийм үү? Мембран бүрхүүл. За энэ дотор талынх нь юу? Эсийн хан гэсэн. Энэ хоёр хэсэг гэсэн. За юу ч юм? Энэ гадна талын юу ч юм? Мембран бүрхүүл. За дотор талынх нь юу вэ? Эсийн хан болох нэ. За тэгвэл энэ ганц зураастай учраас яг уу энэ эсийн мембран бүрхүүл нь болох. Мембран бүрхүүл. За тэгвэл эндээс хэлбэрийн хувьд ялгаатай юм байна. За бүрхүүлийн хувьд яг бас ялгаатай юм тий. За энэ бүрхийг зурчлаа. Энэ бүрхий юу вэ? За бодоо. Эсийн тийм үү? Хоёуланд намтар ургамлын хоёуланд байдаг. За удамшлын мэдээллийг хадгалах болон дамжуулах үүрэгтэй. Дотроо бөмбөн гэж яг жижиг хэсгийг бас агуулдаг. Энэ юу вэ? Энэ бол бөм. Тийм ээ. Бөм. За бөм бол амьтан ургамлын эсэд яг хоёуланд нь байдаг. Хоёуланд нь байдаг. За өгшин тэгвэл энд ингээд хайд нэг өөр та. За энийг би зөвхөн энэ яах вэ? Ургамалтай энэ. За шинэ хичээлийн бодисыг нөөцдөх үүрэгтэй эрхтэн зэрэг. За энэ эсэд дотор байгаа одоо энэ бөөм, эсийн хан тэ одоо энэ шинэ хичээлийн бодисыг нөөцдөх үүрэгтэй эдгээр бол юу вэ? Бүгд нийлээд эрхтэнцрүү тох. Эрхтэнцэр гэж нэрлэнэ. За энэ бол юу? Вакуол гэдэг. Юу лээ? Эрхтэнцэр. Вакуол. Тэгэхээр вакуол амьтны яг эсэд байхгүй юм. Зөвхөн ургамлын эсэд байдаг эрхтэнцэр юм байна. За амьтны эсдэр
Хос буртхан хэлбэртэй эргэтэнцэр гэж. Хос буртхан хэлбэртэй эргэтэнцэр. За эсийн хуваагдалд оролцдог хамгийн чухал үүрэгтэй эргэтэнцэр. Энэ бол юу вэ? Юу? Эсийн төв гэж эргэтэнцэр. Эсийн төв. Эсийн төв ургамлын эсэд байхгүй. Зөвхөн амьтны эсэд явна байдаг. За тэгэхээр багш нь ургамлын эсдээр дахиад нэмээд эргэтэнцэр зурлаа. За энэ миний саяны зурсан эргэтэнцэр ургамлын ногоон гэрэлт гэдэг. Ургамал фотосинтез буюу нөгөө гэрэл нийлэгжүүлэх үйл явцыг явцад одоо хамгийн чухал үүрэгтэй эргэтэнцэр гэж байна. Нэгсэндээ фотосинтез гэдэг бол тийм гэрлийн энергийг яг химийн энерги болгож хуургана. Эрчим хүч яг бий болгоно гэсэн. Тэрнгээр ургамал өөрөө шин бүтцээр хоолно тэ. За тэгэхээр энэ эргэтэнцэр бол юу вэ? Одоо манайхаа энэ эргэтэнцэр нь хлоропласт. Даавшны хүчтэй шүү. Хлоропласт гэдэг яг эргэтэнцэр байна. Хлоропласт. За эс дотор байгаа энэ зүйлийг яг шингэн гэж та нар ойлгох хэрэгтэй. Миний зураасыг. Энэ бол юу? Эсийн сим. Эсийн сим бол яг шинж хичээлийн бодис эсийн сим нөөцлөлд нь эсийн идэвхтэй үйл ажиллагаа явагдахад хамгийн чухал үүрэгтэй нэг хэсэг байна. За эдгээрээс бидний саяны ярьсан энэ эргэтэнцрүүдээс өөр эргэтэнцрүүд амьд ургамлын эсэд байдаг. За тэрийг та бүхэн гэрийн даалгавраар яг үздэг. За тэгэхээр саяны хичээл дээрээс энэ хоёр эсийн эргэтэнцрийн одоо ялгаатай байдал болон ижил талыг энэ дээр бичиж. За амьтанд гэж байна. Зөвхөн амьтанд. За энэ дээр багш зөвхөн гэж бичиж. Зөвхөн амьтны эсэд байдаг эргэтэнцэр. Тэр нь юу вэ гэхээр эсийн төв тийм. Эсийн төв тэр ургамлын эсдэр зураагүй юм тийм үү? Нэг. За зөвхөн юу л ургамалт зөвхөн ургамалт байдаг эргэтэнцрийг бичээ. За эсийн хан амьтны эсд байсан уу? Байхгүйсэн тийм. Эсийн хан. За өөр хараарай. Энэ вакуул байна уу энд? Байхгүй тийм. Тэгэхээр вакуул зөвхөн ургамлын эсэд байдаг. Амьтны эсэд яг байдаггүй мэй. За өөр энэ нөгөө нэг гэрэл нийлэгжүүлдэг ургамлын ногоонгийг илтгэдэг гэдсэн хлоропласт гэж юм байна тийм. За энийг үуч. Хлоропласт. Тэгвэл амьтан ургамлын
эс хоорондоо ялгагдах эргэтэнцрүүд байдаг. Онцлог эргэтэнцрүүд. За тэдгээр нь юу юм бэ гэхээр эсийн төв, эсийн хаан, вакуал, хлоропласт гэсэн яг хөө дөрвөн эргэтэнцрээр хоорондоо ялгагдаж байна. За бусад өөр яг хөө ижил яг хөө эргэтэнцрүүд байгаа тийм. Ижил эргэтэнцрүүд байгаа. Тэрийг та нар гэрийн даалгавартай яг хөө хийнэ гэсэн. За энэ амтан ургамлын эсийн ялгаатай байдлыг бид нэр хэдийн янзаар гаргаж ирж болж байна. Одоо за шууд хараад энэ ургамлын энэ амтны эс гэд нэрлэж чадах уу өдөр чадна тий. За эндээс харахад тийм ургамлын эс нь нэгт хэлбэрээр өөр. Босоо дөрвөлжин дүү хэлбэртэй тий. Эсийн хантай гэж харагдаж байна. За амтны эсийг ингээ харангуут яг тодорхой хэлбэр байхгүй 100% тийм үү бүр хэлбэр тийм хэлбэртэй харагдаж. За ингээ хэлбэрээр нэгт ингээ ялгаж. Хоёрт энэ эс дотор байгаа эргэтэнцрүүдээр ялгаж. Энэ нөгөө хлоропласт, энэ вакуал те энэ эсийн төв. Гэх жишээ нь эсийн төв яг ургамлын эсэд байхгүй. Энэ вакуал яг амтны эсэд яг байхгүй. Энэ хлоропласт амтны эсэд яг байхгүй. Гэх мэтчлэн ингээд яг бид нэр ялгааг яг харж болж байна. За гэрийн даалгаварт гэртээ амтан ургамлын за ийшээ бичлээ шүү. Эсийн ялгаатай болон ижил тавыг Венин диаграмаар илэрхийлнэ. Венин диаграмаар илэрхийлэх. За тэгэхээр Венин диаграм гэдэг нь яг уу дугуйгаар за хоёр бүрхийтэй голт нь болохоор ижил зүйлийг ижил эргэтэнцрээ явах голт нь бичнэ. Хоёр захын бүрхийд нь болохоор яг ялгаатай амт ургамлын эсийнхаа ялгаатай тэр эргэтэнцрүүдийг бичнэ гэсэн үг. Тэгэхээр сурах бичгээ ашиглах нь байна. Өөр их сурвалжууд ашиглах нь байна тий. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нэр амт ургамлын эсийн ялгаатай эргэтэнцрүүдийн талаар ерөнхийдөө үзлээ. Тэгэхээр та нар өөр ижил ямар эргэтэнцрүүд байдгийг гэдгийг яг гэрийн даалгавартаа бие дагаад ах эгчнэрээс сурвалж ашиглаад яг хийх нь байна. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн хичээлийг тоглон сууж үзсэн та нартай баярлалаа. За бүгдэнд нь амжилт хүсье.